no stain. Time relieves the pain. For every light that fades, something beautiful remains. We are living in a world of stars and dust. За бид Герман улсад бэлтгэж ирсэн цуврал нэвтрүүлгийнхээ өмнөх дугааруудаар тойргийн захиргааны баяр дээр очисон тухайгаа мөн Германы муж улсууд засаг захиргааны нэгж төрийн албаны тухай мөн одоо Герман улсад ундаг дугуйг өдөр тутмын хэрэглээ болгох асуудлыг хэрхэн шийдэж өгсөн байдаг талаар үзүүлсэн байгаа. But I still remember you. За бид энэ удаагийнхаа дугаараар хот төлөвлөлтийн нэг хэсэг болох автомашины зогсоол, худалдаа үйлчилгээний газруудын зохион байгуулалт, хүнсний захын үйл ажиллагаатай та бүхнийг танилцуулах болно. Өнөөдрийн Улаанбаатарчууд бидний хамгийн толгой өвдгсөн асуудал бол автомашины зогсоолын асуудал байгаа. Тиймээс энэ асуудлыг Герман улс хэрхэн төлөвлөж хийсэн байдаг талаар үзэгчдэд үзүүлэхийг зорьсон болно. Beautiful remains. За бид Main Town-с тойргийн худалдааны төв рүү явж байна. За хүмүүс энэ төв дээр ирж худалдаа хийх дуртай байдаг гин. Яагаад гэхээр нэгдүгээрт маш олон дэлгүүрүүд нэг дор төвлөрсөн байдаг учраас нэг дороос бүх зүйлээ худалдаж авах нь цаг хугацаа мөнгө хэмнэдэг. За хоёрдугаарт эндхийн автомашины зогсоол нь үнэгүй байдаг учраас хүмүүс энэ худалдааны төвд ирж одоо худалдаа хийх дуртай байдаг юм байна. Бид нар өнөөдөр энэ Main Town-с центрум гээд том энэ Main Town-сын том худалдааны төв дээр ирээд байна. Энэ худалдааны төв бол нийт 92 мянган одоо метр квадрат талбайг эзэлсэн ийм маш олон одоо үйлчилгээтэй дотроо. Тэгээд энд бол нийтдээ энэ үйлчилгээний одоо энэ том төвийн гадна нийт 6 мянган машины зогсоол бий. Тэгэхээр энэ 6 мянган одоо машины зогсоол бас хүрэлцээгүй гэж үзээд дахиж одоо нэмж одоо автобус машина зогсоох юм зогсоол нэмж барьж байгаа юм байна. Одоо бүгдээрээ энэ худалдааны том төвийн одоо хэрхэн яаж одоо ухаалагаар зохион байгуулж машины зогсоол тэгээд одоо хүмүүсийн худалдаа хийх боломж нөхцөлийг хэрхэн хангасан талаар одоо бүгдээрээ үзэхээр ингээд явцгаая. We are living in. За энд автобуснууд яг цагийн хуваараараа явдаг учраас нэг буудал дээр олноороо зэрэг ирж урт цуваа үүсгдэггүй. Манай үзэгчид мэдж байгаа. Ер нь галт тэрэгч бай, автобус, троллейбус, тарамбайч бай. Яг одоо цагийн хуваарын дагуу ямар нэг сааталгүй явдаг учраас нэгдүгээрт одоо буудал дээр олноороо төвжирэл үүсэхгүй. Хоёрт одоо зорчигчдыг хүлээлгэхгүй амар байдаг. Одоо энд бас бид нар Германы одоо зам талбай стандартыг сурвалжилж яваа. Тэгэхээр та бүхэн харж байна одоо энэ машины одоо энэ том зогсоолоос нааша хүмүүс гарч ирээд одоо нийтийн тээврээс ч юм уу бууж ирээд энэ шатаар буудаг бол хажуу талд нь байгаа энэ одоо налуу замаар бол хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэн цэртэй хүмүүс одоо явах зориулсан юм том зам байна. За одоо бүгдээрээ энэ замын энэ том одоо худалдааны төв яаж одоо хэрхэн хүмүүсийг худалдаа хийхэд тохь тухтай орчин бүрдүүлсэн байгааг одоо бүгдээрээ харъя. За энэ одоо коридороор хоёр талаар нь ингээд одоо дэлгүүрүүд байж байна. Одоо бүхэл одоо фирмийн дэлгүүрүүдийн хоёр талаар нь байрлсан бол энэ сандлууд ингээд тавьж өгсөн байгаа. Энэ сандлууд нь одоо хүмүүс худалдаагаа хийхдээ амрах одоо тэгээд авчирсан идэж уух юм идэх, ярьж хөөрж суух энэ бололцоо нөхцлөөр хангаж ийм маш сайхан сандал хийж өгсөн байна. We are living in a world of stars and dust between heaven and all that surrounds us. We're travelers here, spirits passing through, and the love we give
Тэр энд одоо маш сайхан сандал байна. Тэгээд энэний дэргэд одоо энэ цэцэг ногооны дэргэд суугаад одоо жишээлбэл одоо эхнэр нь худалдаа хийхээр орсон бол энд одоо нөхөр нь суугаад ингээд хүлээж явах ч юм уу эсвэл ингээд настай хүмүүс худалдаа хийж явж байгаад амрах бүтэн өдрийг одоо амралтынхаа өдрийг энэ худалдааны төвд өнгөрүүлэх тэр ая тухайн одоо хангаж өгсөн учраас хүмүүс энд худалдаа хийх дуртай байдаг. Капитализмын нэг онцлог бол ерөөсөө бүх юм хүний төлөө чиглэсэн. Бүх л одоо үйлчилгээ бүх зүйл хүний төлөө чиглэсэн байдаг. За тэгээд тэдний хүний төлөө чиглэж байж тэдний мөнгийг одоо авах тэдний төлөө сайн юм хийж ээж одоо мөнгийг авах ийм л одоо цам философи цаана явагдаж байдаг. Миний энэ явж байгаа зам бол тэрэгэн цэртэй хүнд зориулсан ийм зам байна. Тэгээ хажуу талаар нь бол шат байгаа. Тэгээд германчууд бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ одоо нийгэм донд орох бүхэл нөхцөлийг ингэж хангаж өгсөн байдаг. Хаана бол хаана хөгжлийн бэрхшээлтэй иргэд. За тэгээд энэ хажууд нь хүүхдэд төрөөд явж байгаа тэрэгтэй хүүхдэд төрөөд явж байгаа хүмүүс ингээл бас тэрэг төрөөд явж байгаа өндөр насны бүгдэнд нь зориулж одоо ийм боломж нөхцлөөр хангасан байдаг. Хүнлэг инэрэнгүй нийгмийн одоо нэг том шалгуур үзүүлэлт бол энэ байгаа. We are living in. За би түрүүн дэ хэлсэн энтхийн одоо машины зогсоол үнэгүй байдаг тухай. Тийм учраас одоо хүмүүс тайван амгалан худалдаа хийхин зэрэгцээ цай кофегаа ууж, өдийн хоолоо идэж, амарч, ярьж хөрж суудаг юм байна. За дэлгүүр хоршоо зах гээд хаанч яваад орсон одоо Азийн орнууд шиг юу авах уу, яах гэж байна гэж шалгаагаад шавдуулаад одоо дагаж өгөөд байдаггүй. Хүн одоо өөрөө тайван үзэж харж яваад сонголтоо хийх ийм боломжийг бүрдүүлсэн байдаг нь хүмүүст маш таатай байдаг. Tears will leave no stain. Time will ease the pain. For every light that fades, something beautiful remains. We are living in a world of stars and dust. Бид нар нэг хүнсний супермаркетын гадаа ирээд байна. Тэгэхээр энэ супермаркетын тэрэгнүүд нь одоо ингээд Германд нөгөө дулаахан цаг уур дулаахан учраас гадаанаа байрлуулцдаг. Тэгээд тэргийг зүгээр авчдаггүй. Энэ рүү ингээд 1 евро хийгээд тэгэхээр ингээ гараад ирнэ. Ингэж аавна. Манайх Монгол болохоор тэргийг дандаа эсрэгээр нь бид нар энтэй талаас нь ингэж татаж авахаар ингээ буруу талаас нь байрлуулад тавьчихдаг. Германд бол ингэж аваад тэгээд ингээд ордог. Нэг онцлог нь бол мөнгө хийдэг. Тэгээ гарч ирээд хүмүүс бол тэргээ буцааж хийгээд тэгээд энэ урдлынх нь энийг хийнгүүт 1 евро маань ингээ гараад ирнэ. Ингээд мөнгө аваад ингээд явдаг. Ийм онцлогтой. Энэ бас тэргийг ингээ хамаагүй одоо худалдаагаа хийчихэд энэ тэнд авчиад манад бас гадаа хол хайчдаг. Тэгдэггүй тийм юунаас хамгаалж одоо ингээ мөнгө хийж авдаг байгаа. Онгоцны буудлаар ч гэсэн бас мөнгө хийж авч байгаа. За тэгээд энд бас нэг харах юм энэ тэргүүдийг энэ дээвэр дор байрлуулсан байгаа. Тэгээд энэ дээвэр дор байрлуулахаар ач холбогдол нь бас бороонд норохгүй, цасанд норохгүй байх ийм одоо онцлогтой. За тэнд бас дахиад нэг одоо юу байгаа. Ил одоо дээвэргүй энэ байшингийн дээвэргүй хэсэг дээр нь байрлуулсан бас ийм одоо худалдааны тэрэг байрлуулсан дээвэртэй ийм юу байна. Зогсоол байгаа. Тэрийг одоо бүгдээр очиж үзнэ. За энд бид нар ийм одоо дээвэртэй энэ юун дээр тэрэг тавьдаг газар ирж байна. Энэ бол борооноос хамгаалсан ийм дээвэр дор ийм байрлуулж өгсөн байна. Тэрэг нь одоо энэ Герман бас харьцангуй шороо тоос багтаа учраас тэрэгнүүд нь маш цэвэрхэн. Тэгээд энэ гоё дээвэр ийм шилэн дээвэр дор энэ тэрэгнүүдээ ингэж байршуулсан. Гадаа нь бас эднэр хогийн сав тавьж өгөө бас мартаагүй. Хүмүүс гарч ирээд бас өөрөөсөө гарсан хогийг ийшээ хийчихнэ. Энэ тэрэгнүүд янз бүр байна. Өөр төрлийн тэрэгнүүд байна. Энэ тэрэг гэхтэл одоо энэ цүнхээ тавьдаг юу их өргөн болцсон байх жишээ сүүлийн үеийн тэрэгнүүд юм байна. Энэ дотор бол байгаа нь бол хүүхдийн суудал байдаг. Хүүхдээ энэ суулгаад явдаг бас цүнхээ тавьж болдог.
нар одоо тэр нялх бэбиг энэ худалдааны тэрэгэн дээрээ яаж байрлуулчихсан аваад явж байгааг сая харлаа. Тэгэхээр бас энэ худалдаа хийдэг тэрэг бол зөвхөн одоо дотор нь хоол хүнсээ хийхэд зориулсан биш, бас хүүхдээ хүртэл дээр нь бүр нялх бэбигээ хүртэл дээр нь аваад явж болдог ийм боломж нөхцлөөр хангасан бүх талаас нь бодож хийсэн ийм тэрэг байна. Ер нь бол Германд бүх дэлгүүрүүдийн хаалга мэдрэгчтэй бүгдээр одоо наанаас ойртод очиход өөрөө онгоодог. Тэрэг төрсэн хүмүүс одоо явах. Тэгэл өндөр настай хүмүүс урдаа бас тэрэг авч явдаг. Юун дээр тэрэгэн сэр дээр суудаг хүмүүс, ер нь бүх л хүмүүс одоо орж гарахад чөлөөтэй орж гарахад зориулсан ийм хаалганууд байдаг. Бүгдээр мэдрэгчтэй өөрөө онгоож өөрөө хаагддаг. Тэр цаанаас бас тэрэгтэй хүн гарч ирж байна. Хаалга өөрөө онгоож өгч байна. Ийм мэдрэгчүүдийг бүх л одоо дэлгүүр хошоо, эмнэлгийн газрууд, өндөр насны асрамжийн газар бүх газар харж болно. Банк ерөөсөө бүгд л ингэж одоо өөрөө онгоодог хаалгатай байгаа. We are living in. Тэгэхээр манай зарим дэлгүүр олон нийтийн үйлчлэгээний газрууд иргэдэг хаалга ихээр хийдэг болсон байна лээ. За ийм хаалгануудаа газар хөдлөлт, гал төмөргээд аюул осол гарсан тохиолдолд олон хүн одоо гарч чадахгүй дотор нь түүжрэх аюул эрсдэлтэй байдаг юм байна. За ямарваа аюул тохиолдоход хүнч вэ, амьтанч вэ, аль аль нь одоо зугтах инстинкттэй байдаг учраас энэ талыг нь одоо бодолцсон байх шаардлагатай. Тиймээс одоо барилга байшингийн зураг төсөл баталдаг байгууллагууд аюулгүй нөхцөл байдлыг одоо хаалга үүднээс эхлээд дээд зэргээр хангасан одоо зураг төсөл баталж байх нь олон хүнийг болцсошгүй аюул эрсдлээс хамгаалдаг юм байна гэдгийг бусдын жишээнээс харж ойлгож авлаа. Энэ бид нар одоо энэ жижигхэн хүнсний супермаркетын гадаа зогсож байгаа маш олон одоо машин тавьдаг зогсоолтой. Зогсоо тэнд ч гэсэн бас дахиад яг бид нарын эсрэг талд одоо саяын тэрэг дээрээ дээвэртэй тэрэгний тавиур зогсоол байна. Тэгэхээр энэ та бүхэн одоо харж байгаа бах энэ машины зогсоолыг ямар их ухаалаг ойлгомжтой байдлаар сайхан хийж өгсөн байна уу байгааг та бүхэн харж байна. Ямар ч одоо хашлах саад наан тавьж өгөөгүй машин одоо элдв маневр хийж одоо цаг барах шаардлагагүй их гоё зохион байгуулж өгсөн байгаа. Тэгэхээр машины зогсоолуудыг одоо бид нар бас германуудад цагаан одоо будгаар будсан байдаг. Энд бол өнгийн чулуугаар ялгаад өгсөн байна. Энэ бас эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Яагаад гэвэл цагаан одоо тэмдэглэгээний шохоогоор одоо будахад дахин одоо будаж эдийн засгийн одоо бас гарлаг гаргадаг учраас дахин будаад авах шаардлагагүй. Нэг мөсөн анх хийхдээ ингээд чулуунуудын өнгөөр ялгаад өгсөн тохиолдолд бол бас будганд мөнгө өрөхгүй байх ийм хэмнэлттэй талаас нь бодож хийсэн байна. Энэ супермаркетын яг одоо хаалганых нь ордог төв хаалганых нь яг үүдэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол байгаа. Тэгэхээр энэ зогсоол бол яг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг одоо машина хол тавих шаардлагагүй, яг дэлгүүрийнхээ үүдэн дээр ирээд тэгээд машина тавиад орно. За нэг ялгах онцлог нь гэвэл өргөн ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам нь жирийн одоо машин тавьдаг зогсоолоос илүү өргөн юм байдаг. Яагаад гэвэл тэрэгэн сэртэй хүмүүс машинаасаа буугаад дэлгүүр ороход хажууд нь тавьсан машинд саад болохгүй, тэр хата хаалган цохихгүй, тэрэгтэйгээ буугаад ингээд гараад явхад зориулагдсан юм зориудын юм өргөн одоо зогсоол хийж өгсөн байдаг. Тэгээд хамгийн бас нэг өөр нэг онцлог нь юу вэ гэх юм бол яг одоо супермаркетынхаа үүдэн дээр нь чанга үүдэн дээр нь тавьж өгсөн байдаг. Тэр хүмүүсийг хол явуулахгүй ийм одоо зориулттай хийсэн байгаа. Бага насны хүүхдтэй худалдан авагчдад зориулсан зогсоол байна. Энэ бас бусад одоо машин тавьдаг зогсоолоос илүү өргөн тавигдсан байна. Энэ яагаад гэхээр хүмүүс одоо хүүхдтэй тэрэгтэй хүүхдээ одоо хажуудаа тавьж зогсоож байгаад тэгээд авсан бараа бүтээтгүүнээ машиндаа хийх энэ нөхцөлийг нь хангаж өгөхүүднээс бас хүүхдтэй хүмүүсийн зогсоол бас тусдаа өргөн хийгдсэн байдаг юм байна. За Герман бол өндөр наснуудын орон. Настай хүмүүс гадуур гарах, за хүнсний зүйлээ худалдаж авах зэрэгтэй ийм тэрэг төрж явдаг. Энэ нь одоо мэдээж явхад нь түшиг тулгуур болохоос гадна худалдаж авсан зүйлээ тэрэгэн дотроо хийгээд явахд зориулагдсан байдаг.
Тэгэхээр бүхэл гудамж талбай ийм одоо тэрэг төрж явхад ямар ч саадгүй байхаар хийгдсэн байдаг. За гудамж талбайгаас гадна одоо үйлчлэгээний газрууд, орон сууцны хаалга үүднэ мөн одоо өндөр наснууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй явж байхаар ингэж одоо бодож төлөвлөж хийгдсэн байдгаа. За энд тойргоор машинууд явж байгааг та бүхэн харж байна. Жижиг хотуудад ийм тойргоор ихэвчлэн одоо замын хөдөлгөөнийг зохицуулсан байдгийн байлээ. Яагаад тэгэхээр одоо тойргоор явах нь гэрэл дохио хүлээхээс илүү цаг хэмнэдэг. За мөн тойрог хийх нь гэрэл дохио хийж ажилуулахаас аль ч талаараа одоо хамаагүй хямдхан байдгийн байна. Одоо манай үзэгчид мэдэж байгаа. Ялангуяа одоо Францын жижиг хотууд замын хөдөлгөөнөө ихэвчлэн одоо ийм тойргоор зохицуулсан байдгийн байлээ. За мөн одоо манай 1-р хорооллын Сафарогийн урд нэг ийм том тойрог байсан. Монголчууд одоо тойргоор явж заншаагүй. За бас дээр нь төвчээргүй ард түмэн учраас нэгнээ хүлээж чадахгүй бөөн төвжрээ үүсгдэг байсан. За тийм болохоор одоо тойргоор явах нь одоо бидний хувьд зовлон болж зовлонтын тойрог гэж нэрлээд сүүлд нь бүр одоо байхгүй болгож сайн нэг санаа амарцгаасан. Уг нь одоо зовлон тойрогтой биш, тойргоор явж чадахгүй хүмүүстэй л байдгийн байна лээ. За бид тойргоор явж байхдаа тойрог дотор явж байгаа машин, гаднах машина хүлээж одоо гаргадаг ийм буруу дүрмээр явдаг. Харин эднэр бол тойрог доторх машин нэхэлж явдаг. Ийм зөв дүрмээр явж байгаа. За тойргийн гадна байгаа машин ямар одоо хүлээцтэй тайван зогсоод хүлээж байгааг та бүхэн харж байна. За бид одоо эдэн шиг дүрмээрээ явдаг бол ялангуяа одоо аймгийн төв бусад жижиг хотуудад гэрэл дохио хийж олон зуун саяыг өрөхгүй байх боломжтой. Ер нь эцсийн эцэст бүх зүйл хүний зан үйлтэй холбоотой юм байна лээ. Tears will leave no stain. Time will ease the pain. For every light that fades, something beautiful remains. We are living in a world of stars and dust, between heaven and all that surrounds us. Өнөөдөр бид нарын энэ ирээ зогсож байгаа энэ одоо хүнсний зах бол жишээлбэл өнөөдөр чинь 5 дахь өдөр ишвал байхад өглөөний 8 цагаас оройн одоо 5 цаг хүртэл ажилладаг. Тэгээд маргааш одоо жишээлбэл хагасаа өдөр өөр нэг тосгонд очиж ажилладаг. Тэгэхээр өдөр болгон ийм зах гардаггүй. Зөвхөн ишвал байх хотод ихтэл нэг ганцхан 5 дахь өдөр ажиллах жишээтэй. Тэгээд маргааш одоо өөр газар ажиллана. Тэгээ ийм маягаар одоо энэ одоо хүнсний үйлдвэрлэлд эрхэлдэг хүмүүс өөр өөрсдийнх нь бараа бүтээгдэхүүнийг өдөр өөр тосгонуудаар авч шинэхнээр нь зардаг. Герман талхаараа маш алдартай. Герман улс маш олон төрлийн талхтай бараг талхаараа ер нь нэгд орондоо дэлхийд их мундаг гэдэг юм талхны соёлтой гэх юм уу их олон төрлийн талх хийдэг. Талхууд нь их гоё. Тэгэхээр хүмүүс ер нь дэлгүүрээс талх авахаасаа илүүтэй ингэж бас дөнгөж одоо шинэхэн барьсан талх авах их сонирхолтой. Энэ бол Баварн буруут гэдэг их алдартай ийм талх байна. Тэр энийг одоо ингэ зүсүүлээд авч болдог. Бүгдээр ингэ томоор нь авах шаардлагагүй. Ингэ зүсээд авч байна. Тэгээ ийм одоо зүсж аваад жигэнчдэг грамлаад тэгээд өгчдөг юм байна. Тэгээ сая манай гэрнүүд ярьж байна. Эднэр бол ийм гялгар уут хэрэгэлдэггүй худалдаа ихтэй ийм дааван уут ашигладаг. Энэ бол байгаль орчинд ээлтэй дахин хэрэгжилж болдог. Нэг удаагийн одоо тэр пластик уут хэрэглэх юм бол байгаль орчинд ихээр бохирдог болдог учраас германчууд одоо ийм хүнснийхээ зүйлийг худалдаж авахдаа дандаа ингэж одоо юу авах одоо сонирхолтой байдаг. Дааван уут дахин хэрэгжилж болох юм уут хэрэглэх сонирхолтой байдаг. Тийг сая ярьлаа. Яа, их сайхан амттай талх авлаа гэдэг. Тий. Okay, danke schön. Danke ebenfalls. A world of stars and dust, between heaven and all that surrounds us.
travelers here. Герман бол ерөөсөө хям одоо хям талхаараа маш алдартай, маш олон төрлийн сая би тэр талх зарж байгаа хүнээс одоо хичнээн төрлийн талх байдаг вэ гэж асуухад ерөөсөө мэдэхгүй, тоог нь мэдэхгүй гэж хэлж илээ. Тэгэхээр германчуудын бас нэг алдартай бас тоог нь мэдэхгүй маш олон төрлийн хийдэг хүнсний нэг нь бол яах аргагүй хям байгаа. Хямаараа маш их алдартай. Германчуудын нэг онцлог бол юмыг их гоё ерөөсөө жин тан хийдэг, цэвэрхэн хийдэг, одоо хүнсний аюулгүй байдал талаасаа үнэхээр одоо бас үлгэр жишээ энэ лангуу тэгээд энэ машин, энэ дээвэр, салхивч одоо бүхэл юм энэ бүх талаас нь бодож ингэж хийсэн байдаг их мундаг зохион байгуулалттай. Герман бас Францтай адилхан маш олон төрлийн бяцлаг хийдэг. Тэгээд одоо бидний бас энэ дээрээс нэг анзаарах юмнууд нь энэ үнийг ингэж их гоё тодорхой бичсэн байгаа. Ерөөсөө энэ үнний энэ цаасан дээр бол бүхэл мэдээллийг одоо өгсөн байдаг. Нэрийн нүчээд хичнээн хувийн тослогтой хаанахаас гаралтай бэлсэлгүй бүх юмыг одоо мэдээллүүдийг бид нар одоо энэ ямар үнэтэй, тэр ямар үнэтэй гэд асуугаад хин эндээ одоо хүндрэл учруулад авахгүй бүхэл мэдээллийг үнийх нь энэ одоо бичгэн дээрээс харчиж олно. Германчууд маш их бяцлаг иддэг яг Француудтай адилхан. Франц бол 365 төрлийн бяцлагтай. Нэг өдөр нэг л одоо бяцлаг идэхэд жил одоо дахин хизээч давтагддаггүй. Яг тэрүүнтэй адилхан германчууд бас бяцлагны их соёлтой ард түмэн байгаа. Тэгээ бяцлаг их иддэг. Энэ бяцлаг бол гайхалтай хүнсэлтэй хийдэг арга технологи нь сүүлийн үед Монголд бас Bloomberg TV-гээр их гардаг болсон байна лээ. Хүнсний бүтээгдэхүүн зардаг машинуудын одоо цахилгаан хөргөгчийг нь ажилуулах зорилттой цахилгааных нь залгуур нь одоо энэ талбайн энэ юун дээр байж жишээтэй. Талбай дээр өөрөө ингэ цаанаас зориуд одоо эднэрийг худалдаа хийх боломж нөхцлөөр нь хангаж цахилгаанаар нь одоо энэ машиных нь хөргөгчийг ингэж ажилуулахад зориулж ингэ цаанаасаа хотын захиргааны хийсэн бас германуудын бүх юмыг цогцоор нь шийдэж өгдөг. Хүмүүсийн одоо энэ бизнесийг яаж одоо дэмжиж чаддаг вэ гэдгийг харуулсан бас нэг юм ухаалаг одоо ийм ажил байна. We are living in. За өнөөдөр Гернот Марита бид гурав одоо бидний одоо байрлаж байгаа Бадсодн гэдэг энэ жижиг хотын хүнсний зах дээр одоо очихоор явж байна. За энэ зах бол бидний байрлаж байгаа буудлын замын эсрэг талд гарч байгаа юм байна. За Бадсодн хот бол 20 гаруй мянган хүнтэй ийм жижигхэн аршаан соёлын хот байгаа. За манай үзэгчид одоо Анна Франкийн өдрийн тэмдэглэл гэдэг номын тухай номыг сайн мэднэ. За энэ тэмдэглэлийг бичсэн Анна охины аав Отто Франк бол Нидерланд руу дөрвөж гарахаас өмнө одоо Бадсодн хэмээх энэ жижигхэн хотод ажиллаж байсан ийм түүхтэй юм билээ. За өнөө өглөө хагас өдрийн өглөө бидний одоо энд байрлаж буудалж байгаа Бадсодн хотынхоо энэ хүнсний зах ажиллаж байгаа талбай дээр ирээд байна. Аливаа юм хот тосгон бол хүмүүсийг жижиг дунд бизнес эрхлэх өөрсдийн одоо тарьсан ногоо хийсэн одоо хүнснийхээ бүтээтгүүнийг зарах энэ бүх боломж нөхцлөөр ингээ хотын захиргаа нь маш сайн хангаж өгдөг. Өчигдөр бас бид нар ярьсан байгаа энэ машинуудын одоо хөргөчөө ажилуулах тийм ээ цахилгаан тэр бүх хэрэгслийн одоо бэлдэж өгсөн байгаа. Хүмүүст ажиллахаа нөхцөл болцоог нь ингээд хангаж өгөхөөс гадна бас цэцэг тарьсан ийм сайхан үзэмжтэй байлгах нь бол тухайн хотын захиргааны үүрэг байдгаа гэдгийг эндээс харж. Сая бид нар тэр дээр харсан байгаа энэ дээр бас бүх мэдээллүүдийг өгсөн байгаа. Бас энэ талбай дээр одоо ажиллаж байгаа хүмүүс бизнес газар нь хүртэл одоо тэнд ингээд ийшээ сумар заагаад өгчихсөн энэ ВЦ ийшээ байна. Одоо бизнес газар энд байна гэсэн ийм заалт тэмдэг байна. Тэгэхээр ер нь аливаа Германы ийм жижиг хот тосгонууд их тохилог чимээгүй ийм 50 орчны бүрдүүлсэн байдаг. Одоо бид нар энэ жишээлүүд харж байна да энэ цэцгийн дэлгүүр энэ жижигхэн ийм одоо гişевт ажиллаулдаг ийм хувийн юу байна ингээ гадуураа ингээ гоё цэцгнүүдээ гаргаад тавьчихсан. Хэрвээ одоо Улаанбаатар хотыгоо шороо тоосгүй сайхан ингээд зүлэгжүүлээд зам талбайгийн сайхан ингээд шороо тоосгүй болгочих юм бол яагаад одоо жижиг дунд бизнес эрхэлдэг цэцгийн бизнес эрхэлдэг хүмүүс бас энэ соёлыг түгэж болохгүй гэж тийм ээ. Одоо бид нар энэ харж байгаа л да жишээлбэл энэ талбайн энэ одоо усны хамгаалалт энэ одоо юуны
цементэн талбай энэ налуулсан байдал тэгээд ямар ч халтаргаа гулгаагүй байгаа энэ бүхэн бол одоо бас ямар их чанартай зам талбайг ямар их чанартай засдгүй тийм ээ тэр бүхнийг одоо бас эндээс харж болно. За бид нар одоо энэ зам талбайг харж байна ямар одоо энэ төгс төгөлдөр зам хийсэн бэ гэдгийг энэ байшингийн хажуугаар энэ ханны хажуугаар хүртэл ингээд зам талбай ингээд энэ чулуу ингээд шитгэж өгсөн учраас ерөөсө байшингийн хажуугаар одоо манайхтай адилхан хог шороо шарилж ургана гэсэн тийм ойлголт байхгүй. Энэ усны одоо устай зайлуулах хоолойг үнэхээр одоо бас перфект хийж өгсөн байгаа. Гол юм нь ерөөсөө энэ замууд ерөөсөө ямар ч юу байхгүй халтрахгүй. Бид нар ч одоо өвөл манай Улаанбаатар ч маш их хүүтрдэг. Тэгээд одоо бааны өрөөний Бялтан шалан дээр явж байгаа юм шиг шалан дээр одоо халтирч хүмүүс хөл гараа гэмтэх. Тэгээд тэр хөл гараа гэмтээснээр олон хоногоор одоо ажиллах чадвараа алдах, мөнгө олох боломжоо алдах, дээр нь эрүүл мэндээр хохирох гэд өчнөө олон эрсдэл хүлээдэг. Гэтэл бол германчууд одоо энэ бүх эрсдлийг урдаас тооцож бодож маш одоо ухаалгаар ингээд зам талбайг шийдэж энэ зам шигдсэн чулуунууд нь бол ямар ч халтаргаа гулгаа байхгүй. Яагаад гэвэл бидний сүүлийн үед бас Улаанбаатар хот харьцангуй ногоон байгууламж ихтэй зам талбайгаа сайхан засч байгаа боловч чанартай байх усных нь одоо ус тогтдоггүй байх тийм ээ энэ бүх боломжийг бас тэр үр хангаж чадахгүй байгаа. Тэрийг бас Германаас сурах зүйл биднэрт үнэхээр их байна. За тэгээд энд бол ингээд машинуудаа энэ байшингийнхаа хажууд одоо орон сууцны хажууд машина байрлуулах юм талбай байгаа. Энд германчуудын нэг онцлог нь бол ерөөсөө юм хашлах хийж өгдөггүй. Хашлах гэдэг бол өөрөө асар их мөнгө явж идэг учраас хашлах хийхгүй зүгээр одоо энэ өөр өнгийн энэ юугаар замын энэ топи гэдэг юм одоо энэ замын материалаар ингээ өөр өнгөөр нь хийгээд өгсөн байх жишээ те. Тэгээ манай Улаанбаатарт одоо сүүлийн үед явган хүний зам талбай дээр машин тавлаа гэдээ ачичдаг штэ. Германд бол эсрэгээрээ харин ч явган хүний зам дээр машина одоо ингэж унуулж тавих бүр тэгж тавихыг зориуд одоо ингээд бэлдээд зураад зарим үед бол цагаан шугамар зураад өгсөн байдаг. Зарим үед одоо ингээ өнгөөр ялгаад ингээд ийм машин тавих боломжийг хангасан байгаа. Машин бол хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ учраас бид одоо машингүй байх ямар ч аргагүй хэдийгээр бид нар одоо энэ Германд дугуйг одоо өдөр тутмын хэрэглээ болгохыг нэвтрүүлгийг хийж явах боловч тэрнийхээ зэрэгцээгээр бас машин унах ямар боломжийн нөхцөлийг хүмүүст хангаж өгсөн байна уу? Одоо хүний төлөө ямар одоо энэрэнгүй нийгэм үйлчилж байна гэдгийг одоо Монголынхаа үзэгчдэд харуулах нь бидний энэ нэвтрүүлэг хийж яваагийн гол зорилго энд байгаа юм аа. Бид нар энэ хөөрхөн жижигхэн ийм дэлгүүрийн гадаа зогсож байна. Энэ бол нөгөө home decoration дэлгүүр. Энэ суурин соёл иргэншилтэй хүмүүс бас гэр орноо маш их гоё чимгэлдэг. Хөөрхөн жижигхэн ийм одоо манайхаар бол энэ сувенир гэх юм уу тийм декорацийн хөөрхөн юмнууд байдаг. Энэгээр гэр орноо их чимгэлдэг эмэгтэйчүүд их гоё. Тий өнөөдөр одоо хагас өдөр болохоор энэ Бат содны энэ жижигхэн хөөрхөн годом цэвэрхэн годомжуудаар ингээд яваад юм харж явхад үнэхээр одоо бас сэтгэл сэргэлсэн ямар ч одоо тийм стресс байхгүй шороо тоос байхгүй тэр гоё тайван амгалан одоо манай Улаанбаатар одоо нэг хизээ юм болох бол манай сумын төв аймгийн төвд хизээ юм болох бол гэсэн өөрөө ирэхгүй нэг тийм цагаан атаархал төрөөд идэгин. Тэгээ энэ сая бид нар бас манай зурганд орсон байгаа олон настайчууд ингэж одоо нүүр царайндаа баяр баясгалантай ямар ч одоо тийм амьдралынхаа ирээдүйн төлөө санаа зовсон зүйлгүй тайван амгалан ингэж одоо амьдарч насыг одоо илээдэг ийм сайхан ард түмэн их урт удаа насалдаг. Бид нар одоо бас Германы өндөр насны асрамжийн газар очино. Тэгэхээр би бас та бүхэнд их сонирхолтой өндөр наснуудаа яаж асарж улс ямар их одоо ухаалаг бодлого явуулдаг талаар одоо үзүүлэх болно. Something beautiful remains.